Түү. Жохинко. Болчихно. Яа. Сайн уу? Ано байна. Би та нартай нилээд ийм яриа ихтэй, яриасаг, англиар бол илүү chit chat гэдэг юм да. Ийм төрлийн агуулгыг хуваалцъя гэж бодсон болохоор ер нь байнга суудаг офисынхаа ширнээс холдоо та нартай буудан дээрээсээ мэдчилж байна. Хэрэв та нар миний видеонуудыг сүүлийн нэг хагас жил ч юм уу 3 сар орчим хэрвээ үзсэн болвол мэдж байгаа. Хэрвээ энэ видео та нарын үзэж байгаа миний хийсэн хамгийн ихний видео бол би энэ оны одоо дундуур гэх юм уу да 8 сарын ихээр би ковидор халдварсан. Тэгээд гэртээ тусгаарлаад тэгээд гарсан гэх юм тусгаарлалтаас гарсан тэгж эмчилсэн. Тэр тухайгаа би бас тусад нь влог хэлбэрээр хүргэжсэн я би дээр картс болол видеодоор тайлбарлаж толгочихъя. Энэ хугацаанд болохоор яг ковидын эерэг хариугаа аваад тэгээд гэртээ 10 хоног тусгаарлаж байгаа дүрс бичлэг ер нь яг юу хийсэн, ямар эмчилгээ хийсэн зэрэг бүх зүйлсүүдийг бол тэр видеон дээр багтаачихсан байгаа учраас хэрвээ ихэнх үедээ бол яаж исэн бэ? Би өөрөө яаж исэн бэ гэдгийг хэрвээ сонирхож байгаагаар тэр видеоор орж үзээрэй гэж зөвлөе. Хэдийгээр тэр видеон дээр дурдчихсан, яг гэртээ тусгаарлаж исэн 10 хоног дуусаад би одоо утгаараа бол ингээд эмчлэгдсэн, за эдгэрсэн тусгаарлалтаас гарсан ч гэсэндээ яг үндэ ковидын нөлөө бол намайг тийм ч хурдан хугацаанд орхиогүй. Тийм болохоор магадгүй зөвхөн тэр видео хийгээд ингээд орхичих нь бол хангалтгүй санагдсан юм л да. Ер нь дараа нь юу болсон бэ, яасан бэ гэдгийг бас та нартай хуваалцъя гэж бодоод ерөөхдөө ингэж нэг ярьсан видео хийвэл зүгээр юм байна гэж бодлоо. Тэгэхээр тэрэндээ зориулаад бахан зураг мураг тийм юмнуудаа бас бэлтгэсэн сууж байгаа, зарим бас бодсон зүйлсүүдээ бас толгой дотор ботсон. Гол хэсэг рүү орохоос өмнө энэ видеон дээр дурдах зүйлсээс бүгдээрээ зөвхөн миний хувийн туршлагын тухай байгаа. Би өөр дээр яг юу амссан зовоод исэн юм байхгүй зүгээр надад ямар эмчилгээ хийгдсэн, ямар шинж тэмдэг илэрсэн, тэрийг яаж эмчилсэн ч юм уу. Тиймэрхүү зүйл зөвхөн миний хувийн зүйлс шүү. Энэ бол зөвхөн мэдээллийн чанартай мэдээлэл түгээх зорилготоор хийгдэж байгаа видео болохоос биш. Эмчилгээ ч юм уу, зөвлөмж магадгүй цаашлаад яг даган дуурай хийх ёстой шаардлагатай гэсэн тийм агуулгыг бол хүргэсэн зорилгоор бол хийсэнгүй. За тэгээд 8 сарын ихээр яг ковидын эерэг хариугаа аваад гэртээ 10 хоног тусгаарлаад гарч ирсний дараа бол яг биеийн махбодын хувьд яг гарсан шинж тэмдгүүдээс аваад үзэхээр ингээд ковид-19-ийн шинж тэмдэг ба түнд өгөх зөвлөмжүүд гэл яг л эрүүл мэндийн яамны сайтн дээрээс ч юм уу ингээд үзэхээр дандаа нөгөө нэг юм хөндлөнгөөс одоо ажиглагдаж болох юм, гаднаас юм ажиглагдаж болох өөр юм шинж тэмдгүүд байгаа мэл да. Шинэ хуурай ханиалгах надад бол тэр шинж тэмдэг байсан, хоолоо өвдөх байсан, ам түнээр алдах, азар бол яг надад тэр шууд би ам түнээр бол алдаагүй, толгоо өвдөх байнга өвдөжсэн, хамар битүүрэх тохиолдсон. Тэгээ шингэн нус гоожих, 38 хэм хүртэл халуурах гих мэдчлэн. За тэгэл амьсгалд авахцах, ханиалгахалт нь эрс нэмэгдэх, цээжэр хүндүрлэх гих мэдчлэн яг энэ шинж тэмдгүүд бол бүгдээрээ бол илэрч ирсэн. 8 дугаар сарын дундуур ингээд гарч ирээд тэгээ авч явахдаа бас яг намайг 10 гэртээ ингээд тусгаарлаж байхад яг өрхийн эмч ирчээд үзэж байхдаа хэлжсэн байхгүй юу. Тусгаарлалтаа дуусгачаа заавал уушгаа үзүүлээрэй. Уушгийнхаа дараах нөгөө ковидын дараах эмчилгээ зэрэгт бол хамрагдах ёстой шүү гэж зөвлөжсэн болохоор би яг бас яг тэр эмчилгээ тэр нөгөө үзлэгээ бас хийлгий гэж утсан л да. Гэхдээ 8 сарын сүүл хүртэл ингээд зургийнхаа миний рентген зургийн доо зургийнхаа өгнө ингээ харахаар 8 сарын 30 гэж байгаа байхгүй. Тэгэхээр би хөл тусгаарлалтаас гарсаас хойш бараг 2-7 хоногийн дараа зураг авах байсан юм байлаа. Гэхдээ уушгаа үзүүлэхдээ би шууд эмнэлэг дээр шууд эмчийн зөвлөмжийг авах гэдэг одоо эмчилгээнд одоо үзүүлэх гээд очихоос өмнө бас шууд рентген зураг олоод авахулсан. Автоматар шууд эхлээд рентген зураг авахулчингууд нэг иймэрхүү байдалтай надад хэвлэж өгсөн юм байна. Цаана систем дээр нь ч гэсэндээ аль хэдийн бодгологдсон л гэдэг юм байна л дээ. Тэгээ ингээд цээжний хөндийг ингээ хараад үзэхээр ер нь өмнөд нь аягүй энгийн гэж ийсэн. Одоо жишээ зүрхний хэмжээ нь бол хэвийн aorta ч одоо аль нэлээд тэрний хэвийн гэж ийсэн. Both hilar are slightly dilated гэж байгаа байхгүй. Гэх мэт ийм шинж тэмдэглэл одоо нэг тийм зураг уншаадаг хүмүүс байгаа л тэр нь унших байлгүй. Тэгээ би яг цаашаа ороод уушгины эмч дээр ороод ингээ үзүүлсэн чинь намайг ингээ сонсож үзээд тэгээ зургийг бас хараад ингэж байгаа. За зүгээр бол биш байна. Энд цээжний баруун талын энэ доотлын мөртөж баруун талын хэсэгт нь бол баруун талын уушгинд маань бол тийм жоохон юм хуурцсан байна. Жоохон юм харанхуулаад байна гэж хэлжсэн. Тэгээд за эмчилгээ хийнэ гэд эмийн эмчилгээ бичиж өгч байгаа юм. Тэгээ эмчээс надад яг 3 эм жорсон баггүй юу? Үг үсэг одоо би заримынхыг нэг гарахгүй л байна л да. Нэг ойролцоогоор 10 хоног уух яг жор бичиж өгсөн. 10-аас 14 хоног 2-7 хоног орчмын яг эмийн эмчилгээний жор бичиж өгөөд хоёр нь бол яг зөвхөн жороор олгодог юм, нэг нь яг магний байсан жороор олгодоггүй. Нэг очирхалтай юм нөгөө нэг яг ковидын эмчилгээний үедээ
ашиг одоо ууж исэн витамин С болон Д-г шууд зогсоогоорой гэсэн юусэн ямар ч тэр хоёр витаминаас дахиж ууж болохгүй гэсэн. Магадгүй өндөр тунгаар байсан болохоор тийжсэн байж магадгүй. Тэгээ яг миний яг энэ уушигны өвчлөл одоо яг энэ ковидын дараах төгсөлт байдалтай холбоотойгоор яг энэ 3 юм бичиж өгөөд за тэгээ 2-7 хоногийн дараа эмчилгээг чинь дуусгаар бол уулзъя гэж хэлжсэн. Тэгээ энэ хугацаанд нөгөө зөвхөн эмээ уугаа зогсохгүй нөгөө даарч хурж болохгүй одоо гам сайн барина. Тэгээ яг ингээд эмээ уугаад ингээд хэрэглээд явж байхад яа харахгүй нөгөө 10 хоногийн хөл хорой дуусны дараа өөрийгөө нөгөө карантин дуусны дараа ингээд цээжин дээр ингээд юм хүндүрлээд байсан байхгүй ингээд энэ дээр ингээд юм жоохон бүглрөөд байсан. Тэр нь бол ингээд жоохон уужраад ингээд гайтайхан болоод эхэлсэн. Тэгээ яг 14 хоногийн дараа яг нөгөө нэг эмийн хугацаанд дууссан гот би дахиад нөгөө эмчтэр очихгүй тэгээ очихоос өмнө дахиад бас нэг юм зураг авуулаад би яг тухайн үед нөгөө зургийг нэг авахулчаад энэ шиг гэж хэвлүүлж байгаагүй юм. Тэгтээ нөгөө юм шууд яваад очсон. Тэгээ яг нөгөө эмчтэр явж ороод тэгээ дахиад чагнуулаад дахиад шинж тэмдэг үйлдсэн үү яасан гэж ярьж байгаа. Тэгээд эм чин болчихжээ. Одоо бол санаа зовлтгүй зүгээр. Одоо гэхдээ нөгөө маска зүгээрээ одоо дахиж өвдөх магадлал бас байгаа шүү. Шууд ингээд хамгаалагдчих ингэж битгий бодоорой гэсэн зөвлөмж бас өгөөд тэгээд гаргасан. Тэгтээ магнигаа өргөжлүүлж угаарай гэсэн. Эннээс би яг юу ухаарсан гэхээр залуу хүн ковид руу халдварлаад тэгээд идэгсийн дараа хүмүүс бол харьцангуй хөнгөн өвдөд байгаа. Тэгээ хөнгөн өвдөд 10 хоног тусаалагдаад гарч ирсний дараа угаасаа хөнгөн өвдсөн юм чи одоо ингээд өөрөө идэгч нь өөрөө болчихно гэд ингээд нөгөө хайчдаг хандлагатай байгаад байгаа юм байна л да. Би тийм юм одоо хандлага гаргаагүйдээ бол өөрөө баярлж байгаа. Яагаад тэгэхээр дүнж гарч ирээд би магадгүй эмнэлэг төсөөлөхгүйгээр зүгээр ингээд цээжнэр жоохон хөндөр оргилоод яваад байсан ч гэсэндээ тийм амар тухгүй бол байгаагүй. Тийм болохоор хэрвээ хинэггүй хүн байсан бол би одоо тэрийг тоодоггүй хүн байсан бол магадгүй тэр чигээр хайчаад яваад авах байсан байж магадгүй. Гэхдээ шууд тусгаарлаас гарч ирээд хэдийгээр идэгсэн гэж байгаа ч гэснээр шууд дахиж эмнэлэг таандаад яг уушгиндаа зориулсан эмчилгээ бас хийгсэн тулдаа дараа нь бол би айгу хурдан тэнхэрсэн гэж үздэг. 8 сарын сүүлээр бол хандаж эхлээд 9 сар дуусгах гэхэд 10 сарын ихэр гэхэд бол яг юм уушгины өвчлөл гэх мэт зүйл ерөөсөө огт байха болцсон байна. Зураг мөргөн дээр ингээд үзэх нь ч гэсэн рентген зурган дээр харж үзэх нь ч гэсэндээ үндсэндээ бол жинхэнэ утгаараа би өөрийгөө нөгөө идэгцэн байна гэж бол дүгнэх одоо боломжтой болчихж байгаа байхгүй. Ковидаас одоо ковидын шинж тэмдгүүдтэй халдварсан хүмүүсийн шинж тэмдгүүд дандаа нөгөө түрнээс хойш намайг дахин нөгөө гадна талаас харж болох шинж тэмдгүүд гэж хэлээд байгааг та нар анзаарсан байж магадгүй. Ханиалгах, халуурах ингээл ханиалгаад байгааг чи хүн сонсно, халуураад байгааг чи хүн гараа тавиал мэд чин тэ. Гих мэт ингээд яг гаднаасаа ингэж хэлж болох шинж тэмдгүүд нь хамгийн их ингэ яригадаад л байгаа юм л да. Ямар шинж тэмдгүүд байдаг вэ гэд. Тэгэнгүүтээ бас ерөөс нэг ярихдахгүй байгаад байгаа. Тэгээд айгу тийм санаа зовмоор магадгүй хүмүүстэй адилхан бас байж иж магадгүй гэж бодож байгаа нэг шинж тэмдэг байгаа нь англиар бол brain fog гэж байгаа юм билээ. Шууд махчилж орчуулах юм бол нөгөө тархин доторх тийм утаа манан гэсэн үг л дээ. Нэг талаасаа магадгүй нэг ухаан балартах гэж хэлж бас болох юм. Яг надад энэ шинж тэмдэг бол айгүй урт хугацаанд бол илэрсэн. Халдварсны дараа ингээл толгоо өвдөөл ингэж байгаа ч гэсэн давхар ерөөс ингээл айгүй ядардаг. Ерөөс ингээл унтаал амар байгаад болдог. Тэгээ хэдийгээр нөгөө би тэнхрээд ингээд сайжраад ингээд тийм амар ядраад ах нь арай гайгүй болсон ч гэсэнтэй айгүй урт хугацаанд одоо болтол яг надад ингээд байсаар байгаа нэг шинж тэмдэг юугаар ой санаж муу болцсон. Юм санахгүй, бичиж тэмдэглэхгүй бол юу ч санахгүй, хаа нэгтээ буулгаж бичихгүй бол 5 минутын өмнө ярьсан юм а хүртэл ингээл мартчихдаг ч юм уу. Яг тийм асуудалтай. Хүнтэй цаг тохирол тэгэл тэрийг мартчихдаг. Чухал биш учраас биш зүгээр л ингээд нөгөө миний санаанд ерөөсөн үлддэггүй ингээд алга болчихдаг. Тэгээ нөгөө талаас ани тэр brain fog буюу тэр ухаан балардах гэдэг байгаа нь ингээд өмнө нь зүгээр ингээд ойлгочдөг байсан. Тэ айгүй хурдан хийждэг, тарих айгүй хурдан ашиг ингээд болгочдөг байсан юмнууд ингээд би ингээд одоо ингээд жоохон ингээд онгоогоо л ингээд гэл ингээд гайхаад эсвэл заримдаа ингээд үс юм ингээд бүртгэхгүй ингээд нэг юм нэг саринцын тухайн оршноосоо ингээд нэг тасарсан ч юм уу. Тийм мэдрэмжтэй байгаад байгаа. Би тэгээд яг ингээд жоохон мангартаад байгаагаа жоохон айгу эмзэгдэж хүлээж авсан л да. Өөрөө чинь хэрвээ анзаарсан бол би бас нэг иймэрхүү жоохон юм хурдан ингээд олон үг ярьж идэг ингээд бас харьцангуй тэр хүндээ өөрийгөө нэг тийм тэнэг биш хүн гэж ингэж боддог. Ингээ байнгут гинэт одоо тэр юм маань алга болчихж байгаа байхгүй ингээд амархан юмыг мартдаг. Тэг ингээд онгоогоод ингээд жоохон мангартаад идэг болчингуутыг өөрөө миний хувь хүний ийм үнэт зүйл дээ. Хувь хүний өөрийгөө таних, өөрийгөө харах тэр үзэл маань хүртэл амар сөрөөр нөлөөлж эхэлсэн л дээ. Тэг яг энийгээ дагаад айгуух бас стресстэй юм байна. Яг энийг айгуух үнэлдэг энэ чадвар ч гэх юм одоо энэ айгуу муухай айгуу тийм хэцүү мэдрэмж юм байлээ. Тэг яг яванда энэ маань бас арцсангуй ингээд арай гайгүй болж ирж л байна л да. Гэхдээ яг үндэ ерөөсө 100% бол зүгээр болоогүй байгаа. Нэг ялангуяа юм мартаж сандаг юм маань бол байсаар байгаагийн дээр ямар ч нэг юмд ингээд
100% фокуслаад өөр юм яахгүй шууд ингэж орох юм бол гайгүй юм а ингэж хийж ингэж болгоод ингэж бүгдээгээд байгаа болохоос ш өмнөх шиг юм гүйлгээ ухаантай ерөөсөй байхгүй байгаад байгаа. Удаа хугацаанд энэ яг яаж төлөвлөх юм байгаа байсан мэдгүй л хизээ бас яг 100% эргээд өөрийнхөө өмнө байсан гэх юм уу эсвэл яг би ануу яг эргээд ануу болох нь хизээ юм байсан л мэдгүй л. Энийг үзэж байгаа бас магадгүй яг адилхан наттай ижлэх шин эмэгтэй хүн байгаа бол бас өөрсдийнхөө туршлагаас ер нь яаж ийм бас тэрийг видеонд ор комментээр хуваалцаарай гэж хүсмээр байна. Би бас яг энэ дэр би бол ганцаараа биш гэдэгт яг итгэлтэй байна. Хүмүүс өвд халдварлаад одоо өвдөөд идэгсэн хүмүүсээс бүгдээрээ 100% эргээд буцаад өмнөх хэвийн горимдоо олвол орохгүй. Одоо хэдүүлээ яг ер нь бол ковидын өмнөх болон дараах гэхээр ковид ерөөсөө нийгмийн тэр чигээр нь paradigm shift буюу тэр чигээр нь өөрчлөлтөө шүү дээ. Бид нар одоо зайнаас ажиллаж болдгийм байна гэдгийг ухаарсан. Ер нь ажлын байран дээрх харилцаа тий ер нь хөлмийн харилцаанд ч гэсэндээ огцом өөрчлөлт орсон. Ерөөсөө шинэ хэв журам гээл да new normal гэж байгаа. Шинэ хэв журам үснэ тогтцсон. Бид нар өмнөх рүүгээ одоо хизээч эргэж буцахгүй. Яг тэрэн шиг нийгэм өөрөө хизээч өмнөх рүүгээ 100% эргэж буцахгүй шиг бид нар ч гэсэндээ яг 100% одоо эргэж буцах. Ахгүй одоо байх үе гэдэг дээр би жоохон айж байгаа. Одоо яг над дээр жоохон хувиа хичээсэн тийм айдас дээр бол над дээр тийм байгаа. Гэхдээ өдрөөс өдөрт ингээд за өдрөөс өдөрт биш юм их 7 хоногор ингээд үзэхээр сайжаад байгаа юм надад мэдэгдээд байгаа байхгүй юу. 9 сарын сүүлээс эхлээд одоо ингээд 10 дугаар сарын ихэнх гэхэд яг л 10 сар гараал яг үндсэндээ миний нүдийг асч эхэлж ийн л да бүр ингээл буцлал ингээл бужигнаал яг буцаад яг нэг юм өмнөх ануугийнх шиг тийм мэдрэмж өрлөө авч эхэлж ийн. Нэмээд бас өөрөө амар их завгүй байгаа. Яг хэдийгээр нөгөө буцлаад ажиллаад ингээд эхэлж байгаа ч гэсэндээ энэ сувг дээр YouTube сувг дээр нийтэлж байгаа видеонуудын тоо ч гэсэндээ цөөрсөн юм бас creativity талаасаа ч гэсэндээ бас арай бага ажил баг хөлмөр ороод байгааг бас та харж явах магадгүй энэ видео ч гэсэндээ бас ингээд суугаа ярилцж байгаа зүйл манаас жоохон залхуу видео. Гэхдээ илүү үр өгөөжтэй байх гэж бас найдаж байна. Тэглээгээд энэ бол нөгөө би юу ч хийхгүй байгаа гэсэн үг биш бас давхар нөгөө нэг хэрвээ мөнгө өдөртөө зурлын манд видеонуудыг сүүлийн видеонуудыг үзсэн бол би бас давхар консалтенси хийж байгаа зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа болохоор яг харилцагч зориулсан ажлууд дээр аюух цаг маань бол төвлөрж байгаа. Асрах бараг бүтэн цагаар ажиллаж байгаа юм шиг тиймэрхүү цаг дээр бол ажиллаж байгаа учраас угаасаа бусд үед нь өөрийгөө амраах хэрэгтэй гэж бодож амраад ангууд яг бас юм creative content бас яг юм бүтээлч ажлын маань үйлдвэрлэл айгу хохирд юм байна. Гэхдээ тэглээгээд нөгөө даваа гараг болгоныхон YouTube видеог бол алгасахгүй нийтлэн гэсэн зорилготой байгаа. 3 жил хэдүүлээ энийг таслаагүй байгаа юм. Юу гэж одоо тасрах вэ? Ковидтай байхдаа хүртэл таслаагүй видео юу гэж дараа нь ингээд нөгөө өөр ажлаас боллоо гэж таслах уу. Тэгэхээр энэ дээр бол айгүй тогтмол хийгээд явнаа гэж бодож байгаа. Жохон хадуурхад юм байна. Тийм миний ковидын дараах эмчилгээний хувьд бол юм байлаа. Уушигнийх болоод яг бие махбодын хувьд яг үндсэндээ эдгэрсэн гэж хэлж болно. Тэгэхээр тэглээгээд би нөгөө одоо дараагийн 3 дахь тунгаа хийх гээд бол нөгөө хүлээж байгаа. Хэрвээ би буруу ойлгоогүй би буруу ойлгосон байж магадгүй шүү. Гэхдээ би буруу ойлгоогүй бол халдварлаад эдгсээсээ хойш 6 сарын дараа би 3 дахь тунгаа хийх боломжтой болох юм байна гэж ойлгосон. Тэрний дотор ч байж магадгүй. Тийм болвол доор комментэр бичээ. Надад шууд намайг don't quote me on that. Яг шууд тийм гэж битгий. Тэр би яг нөгөө эмчээс асуух гэж байгаад тэрийг мартсан байлээ. Гэхдээ ойр дараа нөгөө заавал 3 дугаар тунгаа хийх гэж нэг яарахгүйгээр байж болох байх. 11 дугаар сар гараад хийх гэж болох байх гэж бодож байгаа. Биний 2 дугаар тунтай байсан. Өнгөрсөн 4 дугаар сард 1 дугаар тунгаа хийлгээд 5 дугаар сард 2 дугаар тунгаа хийлгээд 8 дугаар сард өвдөөд тэгээд одоо би 11 дугаар сард 3 дугаар тунгаа хийлгэнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд халдвар хамгааллын дэглэмээ бол баримтлаад явж байгаа. Хэдийгээр аль хэдийн халдварлаад идэгсэн гэж байгаа ч гэсэндээ өөр вариантууд байгаа. Энэ үед нэмээд бас дахиж халдварлаж өвдөх ч гэсэндээ боломжтой байгаа учраас би бас өөрийгөө болоод эргэн тойрныхон хүмүүсийг хамгаалах үүднээс exposure notification буюу алдуурд өртсөн байж магадгүй гэсэн мэдээлэл утсан дээрээ гэрэнгүүт бас яг өөрийгөө тусгаарлаад бас нэг тийм зохиог арга хэмжээнүүдийг нь аваад явж байгаа. Хань ирсэн бас тэгж байгаа гэж найдаж байна. Ер нь яг ижлэхэн одоо түүхтэй байгаа ч юм уу ойролцоо ижлэхэн зүйлийг туулж байгаа хүмүүс байгаа бол тэрийгээ дор комментараас үлдээгээрээ магадгүй энийг яаж даван туулсан бэ ч юм уу те илүү хурдтайгаар даван туулсан арга барилууд байгаа тэрийг бас комментээр хуваалцаарай гэж хүсмээр байна. Дуу мажснаа бүр намууханд жоохон ядраад явчлаа. Орой бичиж энэ видеог өөрсдийнхээ эмчилгээнд бас хамрагдаарай гэж бас уриалмаар байна. Уриалъя. Үзэж байгаа залуучууд нэг ялангуяа залуучууд бас хөнгөн идэгсэн гээд битгий ингээд хөнгөн дайдгар байгаарай. Зүгээр л үзүүлчих. Тэгээд тэрнээс цаашаа дараа нь яг хий гэснийг хийгээд тэгээд гоё өөрсдийнхээ хурдан тэнхрүүлээд аваарай гэж уриалъя. Фижтэй хамт байсан баярлалаа. Ингээд буудан дээрээ суугаад янз бүрийн юм үзүүлээд ингээд авахгүйгээр ярилцж байгаа маань таалагдсан гэж найдаж байна. Тэгээ түрүүнээс хор хэлээд байгаа зүйлсийг бас
комент өрүүлдээгээрэй гэж хүсье. Видео таалагдсан бол лайк дараарай. Миний сувагт subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа, энэ харалтаа доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууд нохыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification буюу мэдээлэл мессеж очиж явах болно шүү. Тийм байна. Окей, хамтдаа баярлалаа.